Оройн төргийн үзэгчдээ би залуус хөтөлбөрийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн 7 хоногийн үед залуусаар амжуулсан олон үйл ажиллагаанууд болж өнгөрсөн юм. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд үзэгч та бүхэндээ мэдээллийнх болон хүргэж байна. Боловсролын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянах үйл явцыг ардчлахыг бид хүсэж байна. Үр ашигтай, ил тод, хариуцсан тайлгнадаг боловсролын засаглалыг бид хүсэж байна. Боловсролын гол оролцоо талуудын дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд сонсдог байхыг бид хүсэж байна. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн үндэсний эзэмшлийг хангахыг бид хүсэж байна. Боловсролын салбарын иргэний нийгмийн байгууллагууд дотоод ардчлалаа хөгжүүлж, ёс зүйтэй ажиллахыг бид хүсэж байна. Татвар төлөгчдийн мөнгө болох боловсролын төсвийн төлөвлөлт, зарцуулалт ил тод нээлттэй байхыг бид хүсэж байна. Bulun salası kanday орнохтой болов, bulun саласын kanday саясатпен өргөндөтүүд халах biz анх давдаг күтүгдэмэс. Боловсрол нь бидний хамтан амьдралын мөн чанарыг бид хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдрах хэсгийг тодорхойлох хүчин зүйл, нийгмийн баялаг бид бүгдийн нийт юмч. Нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөхөөрөө хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хамтран залуучуудын хөгжилд хамтдаа мэдээлэл солилцох уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд залуучдын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллагуудын төлөөлөл оролцож, мэдээлэл солилцож, ирээдүйн зорилго чиглэг болон хамтдаа ажиллах талаар хэлэлцсэн юм. Соёл урлагийн цаг 10 жил. Монголын ардын болон сонгодог урлаг, мэрэгжлийн урлагийн байгууллагуудын бүх цаг үеийн шилээвэр бүтээлүүд нэгэн үдэш, нэг тайзнаа. Төмний хайртай дуучид, бүжигчид, хөгжимчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолт. Соёлын төвөргөнд 2013 оны 4-р сарын 21-ний Нямгарагт 16 цагт ерөнхий ивент тэтгэгч MTS Agro компани, ивент тэтгэгч Нунхёб групп, Хамбанк, соёл урлагийг дэмжигч Төгөлдөр сан. Бахархам соёл урлагаа бишрэн шүтгч эрхэм үзэгч авахай таныг хүндэтгэн урьж байна. Mongolian Music Production соёл урлагийн цаг нэвтрүүлгийн 10 жилийн үндэсний зөвлөх багийн болсон. Энэхүү уулзалтаар залуучдын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бас байгууллага, олон улсын байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, мөн олон талд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Бид нар ч юм бол өнгөрсөн засгийн газрын үед юм да тий яг залуучуудын асуудлыг эрхэлсэн юм хилтэстэй байсангүй өнөөдөр бол бид нар хүн амын хөгжлийн хамгааллын яамныхаа дэргэд залуучуудын яг асуудлыг хариуцсан бүтэн бүгдтэй хилтэстэй болсон байна тий. Тэгэхээр энэхүү хилцс маань бас бидний ажлыг дэмжиж тэр холбоо харилцааг нь үүсгэхэд нь хамтдаа оролцоод явж байгаа гэдэг бол их том давуу тал гэж байна тий. Яамнаас үсэж байгаа энгийн зүйл юм энэхүү холбоо харилцааг залуучуудын байгууллагуудтай нэг бүртээ тус тусдаа ажиллах биш хамтын ажиллагааг нь дэмжих дээр нь илүү яг энэ уулзалтыг дэмжиж ажиллаж байгаа шиг илүү ажиллаад цаашдаас энийг илүү тогтвортой болгож ажиллана гэдэг. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам залуучдын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаараа мэдээлэл танилцуулж, мөн нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөхөөрөө Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо тус танилцуулсан юм. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам байгуулагдсан цагаас хүн амын бүлгүүдээр ялангуяа залуучуудын асуудал арах бодлогын зөвлөгийг сайтын дэргэд байгуулсан байна. Энэ ямар ч утгатай юм бэ гэхээр зэрэг Монгол Улсын хүн амын нийт 36% залуучууд байгаа. Энэ зөвхөн манай улс төдийгүй дэлхийн нийт хүн амын 43% залуучууд болоод байна. Тэгэхээр залуучуудын асуудал гэдэг маань зөвхөн нэг орны биш дэлхийн нийтийн асуудал болж ий гэж. Тэр үүнтэй холбоотойгоор манай яам өөрөө бүтцтэй залуучуудын хөгжлийн хилцийг би даан байгуулсан байгаа. Тэгээ энэ залуучуудын хөгжлийн хилтэс буюу сайтын дэргэд ажиллаж байгаа залуучуудын асуудлаар бодлогын зөвлөл манай Монгол улсын залуучуудын бодлого ямар түвшинд байх ёстой юм бэ? Өнөөдөр бидний бодлого байна уугүй юу? Бодлого маань ямар түвшинд хэрэг байгаа бол ямар түвшинд байгаа юм тийм ээ? Энийг хэрхэн яаж бид нар шийдэх ёстой? Ирээдүйн бодлого яаж төлөвлөх ёстой юм бэ гэдэг дээр манайх бас анхаарч ажиллаж байна. За өнгөрсөн сард бид бүхэн нэгдсэн үндэсний байгууллагын яг энэ залуучуудын зөвлөлт хороотой хамтраад
мөн хүн амын сантай хамтраад мянган хүчийн зорилт залуучуудын асуудлаар тусгагдсан зорилтууд өнөөдөр бид ямар түвшинд байгаа юм бэ? Үүнийг одоо зорилттой хүрэхин бид үйл ажиллагаа хэрхэн яаж эрчимжүүлэх ёстой? Цаашлаад 2015 оноос хойш залуучуудын талаар ямар зорилтыг бид дэвшүүлэх ёстой юм бэ гэдэг талаар бас их сайхан зөвлөлт уулзалт хийсэн байгаа. Тэгэхээр энэ уулзалтын мэдээллийг өнөөдөр бид өнөөдөр хүлцээрсэн бүх залуучуудаа өгч байна. За дээр нь бид нэр Монгол улсын хүний хүчний илтгэл гэж ном гардаг нэгдсэн үндэсний байгууллагаас дэмжлэгтэйгээр 2 жилд нэг удаа энийг бид бүхэн 2014 оныхын мөн залуучууд гэсэн нэртэйгээр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. За энэ хүрээний болон энэтэй холбоотойгоор хүн амын талаар төрөөс баримталж байгаа бодлогын өнөөгийн хэрэгжилтэнд бид үнэлэлт өгөөд ирээдүйн цаашид баримтлах бодлого дотороо залуучуудын ачаалтыг хэрхэн томьёолох вэ гэдгээр залуучуудын бие даасан бодлогыг боловсруулахаар бас ажиллаж байгаа. Энэ талын мэдээллүүдээ бас солилцож байна. Хүн амын дийлэн хэсэг тооцогдох залуучд олон асуудал байдаг. Тэдэнд өөрсдийн асуудлаа ярилцах, хэлэлцэх орон зай хамгаас чухал байдаг үлээ. Энэхүү уулзалт залуучд энэ орон зайг бий болгож байгаа нь бахархууштай. Залуус нэгдэж нэг зорилгын дор нэг зүг чиг рүү хамтдаа тэмцэж сайхан нийгмийг бүтээхэд та нарын хамтын хүч хамгаас чухал шүү. Залуусаа амжилт хүсье. Өөрсдөө бэлтгэлээ бэлдээ. Дараагийн та бүхэндээ хүрэх мэдээлэл бол оюутан залуучуудад зориулсан мэдээлэл байгаа. Зориг сангаас ашиг сонирхлын зөрчил бидний амьдрал нэртэй төслийн уралдааныг зарлаж байгаа юм. Оюутан залуучууд та бүхэн төслийн уралдаанд оролцож өөрсдийн уран ухаанаа уралдуулан санхүүжилтийн эзэн болоорой. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Америкийн нэгдсэн улсын Азийн сангийн хэрэгжүүлж буй Монгол улсад засаглал ил тод байдлыг дэмжих төслийн хүрээнд зориг сан ашиг сонирхлын зөрчлийн эслэг хамтдаа аянг хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд зориг сан Монгол улсын ихтэй сургуулиудын оюутнуудын дунд ашиг сонирхлын зөрчилд бидний амьдрал төслийн уралдааныг зарласан юм а. Тус уралдаан нь оюутан залуучуудад ашиг сонирхлын зөрчлийн нийгэмдэх сөрөг үр дагаврыг танилцуулах, зам мөн залуучуудын талаар тэр ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд төслийн санал боловсруулах зорилготой ажээ. Залуучууд зориулсан юм хийхлээр тийм ээ ихэнх нь одоо яг залуучууд биш оюутнууд биш хүмүүс хийдэг тийм ээ тийм болохоор яг тэднэрт таарч тохирох зүйлсийг нь яг тийм олж чаддгүй тийм ээ тийм болохоор бидний хувьд яаж байгаа гэхээр залуучуудаа тийм ээ өөрөө өөрсдөө та нар юу одоо хамгийн үр нөлөөтэй байж болох бай тийм ээ тэрийг өөрсдөө олоо тийм ээ түүнийг чинь бид нэр санхүүжүүлъя гэдэг тийм л юм ярьж байгаа. Энэ төслийн уралдааны хүрээнд тийм ээ 2 сая хүртэлх төгрөгийн санхүүжилттэй тийм төслүүдийг бид нэр дэмжинэ. Тэгээд одоо яг энэхүү төслүүдээр яг өөрсдөө яг аль нь хамгийн таарч тохирох вэ тийм ээ оюутан залуучууд хамгийн хурдан тийм ээ хамгийн сайнаар хүрч чадах тэр төслүүдийнхаа санааг гаргаарай гэж уриалах байна. Шалгарсан төслүүдийг зориг сангаас санхүүжүүлж хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм. Төслийн саналаа дараах зүйлүүдийг тусгасан байна. Үүнд төслийн саналын бүтэц, аргачлал, үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг сайн боловсруулсан байх, төслийн зорилго, зорилтууд ба үр дүн тодорхой байх, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, тодорхой цаг хугацаанд байх шаардлагатай. Мөн хяналт үнэлгээний төлөвлөгөөг тодорхой тусгасан байна. Төслийн саналын наривчилсан төсвийг 2 сая төгрөгт багтаан эрүүлнэ. Төслийн уралдаанд тавигдах шаардлага. Ихтэй сургуулиудын оюутан байх, уралдаанд багаар оролцох бөгөөд нэг баг 5 хүнээс бүрдэнэ. Багийн гишүүд өөр сургуулиудын оюутнуудаас бүрдэж болно. Төслийн саналыг өгөхдөө дараах мэдээллийг хавсаргана. Багийн нэр, гишүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, сургууль, курс, холбогдох хуудас, цахим шуудангийн хаяг. Оюутан залуус та бүхэн 2013 оны 4-р сарын 17-ны 17 цаг хүртэл зориг сангийн байранд ирж өөрийн төслийн саналаа өгөөрэй. Холбогдох хуудас 11 11 31 54 44. Соёл урлагийн цаг 10 жил. Монголын ардын болон сонгодог урлаг, мэрэгжлийн урлагийн байгууллагуудын бүх цаг үеийн шилээвэр бүтээлүүд нэгэн үдэш нэг тайзнаа. Төмний хайртай дуучид, бүжигчид, хөгжимчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолт. Соёлын төв өргөнд 2013 оны 4-р сарын 21-ний Нямгарагт 16 цагт ерөнхий ивент тэтгэгч MTS Agro компани, ивент тэтгэгч Нүнхёб Групп, Хаамбанк, соёл урлагийг дэмжигч Төгөлтөр сан. Бахархан соёл урлагаа бишрэн шүтгч эрхэм үзэгч авахай таныг хүндэтгэн урьж байна. Mongolia Music Production соёл урлагийн цаг нэвтрүүлгийн 10 жилийн
Монголын оюутны холбооны дэргэдэх Сорго нэртэй шинэхэн клуб саяхан нээлттэй илээ. Залуусын хамтдаа хөгжих орон зайг нэгээр нэмсэн тус клубын талаар одоо та бүхэндээ танилцуулъя. Сорго клуб нь бүтээлч идэх санаачлахтай оюутан суралцагчдыг дэмжиж, нийгэмд өрсөлдөх чадварлаг баг хамт олон болон ирээдүйн манлайлагч удирдагчдыг бэлтгэх зорилготой. Сорго клуб эрүүл мэнд бүтээн байгуулалт, урлаг, спорт, төсөл хөтөлбөр, боловсрал гээд залууст хамгийн хэрэгтэй чиглэлээр мэдээлэл өгч, гүнзгийрүүлсэн сургалт болон сайн үлсэн аян гээд олон үйл ажиллагаануудыг төлөвлөжээ. За манай Монголын оюутны холбоо Сорго гэд нэртэй өөрийн гэсэн дэргэдэх клуб байгуулж байгаа. Тэгээд тус клуб маань болохоор оюутнуудыг хөгжүүлэх хамгийн гол зорилго нь оюутнуудыг чиглэлээр хөгжүүлэх юм зорилготой байгаа. Учир нь гэх юм бол одоогийн яг нөхцөл гэх юм бол оюутнуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх тийм газар Монгол улсын хэмжээнд ерөнхийдөө маш цөөхөн байгаа. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх боломжийн хувьд гэх юм бол ерөөсөө сургууль гэрч гэдэг юм уу тийм байдлаар өнгөрдөг учраас бид нар зөвхөн тэр хүүхдийг сургууль дээр очиод онлайн мэдлэг авдаг байхад онлайн мэдлэгээс гадна тал талын чиглэлээр хөгжүүлэх жишээ гэх юм бол одоо хүнтэй зөв харьцах, одоо илтгэх, мэтгэлцэх, за тэгээд дээрээс нь албан бичиг яаж боловсруулж бичих, өргөдөл яаж бичих. Өнөөдөр Монгол өргөдөл бичиж чадахгүй оюутнууд маш их байна, 4-р курсын гэлтэхгүй. Тийм учраас бид нар оюутнуудаа урлаг, спорт болон яг одоо боловсролын чиглэлээр нь хөгжүүлэх ийм одоо зорилготой ийм клуб байгуулж байгаа. Тэгээд энэ клубт гэх юм бол сургуулиудаас ерөөсөө үе талга бол нээлттэй байгаа. Бүх сургуулийн энэ клубт маань элсэж ороод өөрийгөө хөгжүүлэх ийм хүсэлтэй. Дээрээс нь Монголын оюутны холбооны үйл ажиллагаанд хамтарч оролцоод тууштай ерөнхийдөө цаашдаа явах. Тэгээ олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж одоо сурахтай ийм боломжийг өөртөө олгож байгаа оюутнууд гэх юм бол манай клубт бол элсэж олно. Тэгээд үе талга нь бол нээлттэй байгаа. Тэгээд клубын гишүүдийн бүртгэлийг бид нар Монголын оюутны холбооны төв байран дээр бүртгэж авч байгаа. Тэгээд ерөнхийдөө бол оюутнуудтай хэлэхэд манай клубын үе талга нээлттэй учраас өөрийгөө хөгжүүлэх юм хүсэл сонирхолтой оюутнууд байхаа бол манай клубд элсэж ороороо. Тэгээд цаашдаа үйл ажиллагаа болгонд хамрагдаараа. Тэгээд хамгийн гол нь клубын маань сургалтууд бүгдээрээ үн төлбөргүй гэдгээр маш онцлогтой байгаа. Өөрийгөө хөгжүүлэхэд таны оролцоогүйгээр урагшлах боломж гэж үгүй. Залуусаа хамтдаа хөгжицгөөе. Энэ клубээрээ дамжуулж өөрийгөө болон бусдыгаа хөгжүүлэх зорилготой. Тэгээд манлайлж сурах хүсэл эмгэлцтэй болоод энэ клубт ирсэн. Өнөөдөр бас ингээд нэлээд сургуулиудаас ирсэн байна. Ерөнхийдөө ихтэй сургуулиудаас нэлээд оюутнууд ирсэн байна. Тэгээд ер нь бас сургуулийн оюутнуудад энэ клубт илсээрэй гэж хэлмээр байна. Маш ашигтай шүмдэж оюутнууд бүгдээрээ ихтгэл тавьж хүний өмнө үг хэлж чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна. Соёл урлагийн цаг 10 жил. Монголын ардын болон сонгодог урлаг, мэрэгжлийн урлагийн байгууллагуудын бүх цаг үеийн шилээ өргөдөлтүүд нэгэн үдэш нэг тайзнаа. Төмний хайртай дуучид, бүжигчид, хөгжимчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолт. Соёлын төв өргөнд 2013 оны 4-р сарын 21-ний Нямгарагт 16 цагт ерөнхий ивент тэтгэгч MTS Agro компани, ивент тэтгэгч Нүн Хёб групп, Хаамбанк, соёл урлагийг дэмжигч Төгөлтөр сан. Бахархан соёл урлагаа бишрэн шүтгч эрхэм үзэгч авахай таныг хүндэтгэн урьж байна. Mongolia Music Production соёл урлагийн цаг нэвтрүүлгийн 10 жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөхөөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ам болон Этүг үндэд сургуулийн оюутан залуучууд хамтран Дэлхийн эрүүл мэндийн өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Жил бүрийн 4-р сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд энэхүү өдрийг артерийн чимээгүй тахас сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнийг тохиолдуулан нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөхөөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн яам хамтран артерийн даралт ихсэл чимээгүй тахлаас өрчлсөн сэргийлэл явраа бүхий өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. Эрүүл мэндийн өдрийг ухтаад ер нь бол урд урдны жилүүдээс анзаарч байхад яг залуучуудын хэсэг ерөөхдөө бол орхидоод байсан л да. Тийм болохоор энэ жилийн тухайд бүр залуучуудаа онцгойлон авч үзэж бас тэр дундаа бас тодорхой хэмжээнд оюуны маш их оюуны хөдөлмөр хийж байгаа оюутнуудынхаа дунд энэ арга хэмжээг бол зохион байгуулж байгаа. Тэгээд оюутан залуучуудаа хандаж хэлэхэд хамгийн түрүүнд та өөрөө эрүүлээж бас их оронтой нь эрүүлээ шүү гэж хэлмээр байна.
Артерийн даралт ихсэлт нь иргэдийн дунд нас зүйл харгалзан амьдралын өдөр тутмын хэв маяг болон онцлогоос шалтгаалan ихэд газар авах болсон ба манай орны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Ус удирдлагын хүрээнд Монголын оюутны холбоо, талах чихэр хязгаарлагдвал хувьцаат компани болон шинжлэх ухааны технологийн их сургууль, компьютер техник механикийн сургууль хэмээх 3 газрын оюутан залуус, хөдөлмөр эрхлэгчид болон удирдлагыг сонирхон ирсэн хүмүүс даралтчийн өндөр гэх мэт эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүдийг итүүгэн ангаах ухааны дээд сургуулийн оюутнууд онорчлон үзэж зөвлөгөө өглөө. Мөн өдөрлөгт оролцогчдод дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан цусны даралт ихсэлтээс сэргийлээ тохиомлыг гардуулан энэ өвчний мэдээллийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. Том ах эгчнэр төрөөмөс байгууллагаас сайн үеийн анги зохион байгуулдаг билээ. Энэ удаад Ага эгэ нэртэй үлгэрлэн дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Орчин үеийн барилга Том ах эгч төрөөмөс байгууллагын хамт олон сайн үеийн олон үйл ажиллагааг явуулдаг билээ. Энэ удаад тус байгууллагын хамт олон Ага эгэ үлгэрлэн дэмжих хөтөлбөрийг өнөр бүл төвтэй хамтран албан ёсоор эхлүүлээд байна. Өнгөрсөн онд Ага эгэ үлгэрлэн дэмжих хөтөлбөр нь 3 сарын туршилтын хугацаатай эхэлж байсан бөгөөд энэ хугацаанд ах дүүс болж хөтөлбөрт хамрагдсан хүмүүс хоорондоо уулзаж ах эгчнэрийн дүүн нартай хичээл номыг зааж өгч давтуулгаас гадна мөнгөн бус сэтгэлийн хандвийг өргөж өгдгийг хүрчээ. Энэ яс мэлхэн дээр бооцоо тавьжсэн 10 минутанд задлаад өгсөж чадсан энэ бооцоог нь энэ хөтөлбөр маань 20 ах эгч буюу юм үлгэрлэн дэмжигч залуучууд тэгээ 20 дүү буюу ингээд өнөр бүл төв Монгол Улсын хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл төвийн дүүнер маань ингээ хамрагдаад явж байгаа. Манай энэ удаагийн арга хэмжээний онцлог гэхээр бид нар Улаанбаатар Rotary Club гээд олон улсын байгууллага байдаг. Тэрний Улаанбаатар Rotary Club-тэй спонсор тэд нар маань спонсор байгууллага маань болоод ингээд хамтарч энэ үйл ажиллагаа маань амжилттай хэрэгжиж байгаамаа. Тэгвэл энэ хэлбэр шуулсан 6 хөдөлгөөнөөр Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүдийг зөв нийгэмшүүлэх, зөв үзэл бодолтой болгоход нь ах эгчнэрийн туслах, тэдний оюун болоо сэтгэлд нь зөв үзэл бодлыг төлөвшүүлэх зорилготой энэхүү уулзалтуудыг зохион байгуулж байсан. Оюунлаг залуучууд та бүхэн ч гэсэн сайн үлсийн аянд нэгдэн өнөр бүл төвийн хүүхдүүдийн ах эгч болж болох юм. За энэ эрх чөлөөний хүлээг ерөнхийдөө хүүхдүүд нь бол ахлах ангийн өнөр бүл төвд байдаг хүүхдүүд. Агаа эгнэрийг нь бол бид нэр ерөнхийдөө бол бас тодорхой хэмжээний нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай амжилтанд тодорхой хэмжээнд байр суурьтай болчихсон. Тэгээд бусдад үлгэр дуурайл үзүүлж чадах чадвартай тийм залуусыг аль болох сонгож авахыг зорьсон байгаа. Тэгээд хүүхдүүд манай ерөнхийдөө бол цэвэр сайн дурын үндслэлээр тэгээд энэ хөтөлбөрт оролцъё. Тэгээд ер нь агаа эгээтэй боллоо тэднээс үлгэр дуурайл авъя гэсэн хүсэлтэй хүүхдүүдийг бол бид нэр сонгож авсан байгаа. За миний хувьд одоогоор болохоор зэрэг оюутан дээрээс нэг хувийн байгууллагт компанид төслийн менежер хийдэг байгаа. За дүүтэйгээ болохоор ерөнхийдөө болохоор нэг танилцаа 3-7 хоног болчихсон байна. За энэ 7 хоногийн хугацаанд бид хоёр 7 хоногт бол нэг миний ажлын заваар бол нэг удаа яаж чаад уулзчихдаг. За уулзаад болохоор зэрэг ерөнхийдөө отоогоор бол нэг татнасах үүднээсээ за би хинбэ, чи хинбэ гэдэг юм уу те тэр журмаараа дандаа ярилцлагын төвшин байгаа. За тэгээ цаашдаа бол бид хоёр жилийн төлөвлөгөө гаргацсан, зорилго тавьсан. За хоёулаа жилийн дотор ийм төрөө шүү. Хоёулаа яг жилийн дараа за бид хоёр хүрээд чадчихлаа. Зорилготой болчихлоо гэдэг нэг тийм гаргаж ирээ. Тэрний төлөө явж байгаа. За дүү маань ч гэсэн баяртай байгаа те. За энэ хөтөлбөрт нэгцэндээ миний хувьд ч гэсэндээ энэ хөтөлбөрт ингээд нэгдээд ороод ирсэндээ маш их баяртай байгаа. Ширээний хөлөөдөө оршиж хийсэн Том ах эгч төрөөмөс байгууллагын хамтран ажиллахыг хүсвэл Ага эгэ гэсэн тэдний Facebook хаягаар зочлоорой. За энэ онцлог хүн байгаа. Хамгийн гоёмсог үнэртнүүдийн сувдан шигтгийг агуулсан шинэ люкс савн. Усанд орсны дараа таата үнэр нь удтал анхилна. Хамгийн тааламжит үнэрийг агуулсан шинэ люкс. Онгоцны үйлчлэгчийн хувьд би уртсгсан цагаар ажилладаг. Гэвч би дэлхийг тойрон үзэх хувьтай хүн. Өдөржин зорчигчдод үйлчилдэг тул арьсаа өдрийн турш арчлах шаардлагатай. Шинэ яслын чигшүүлэгч Obvious-ийн ханд агуулсан арьсны давхарх бүрийг чигшүүлнэ. Онгоц хөөрөхөд ямар байсан яг л тийм булбраа байдал.
гүн чийгшүүлэгч шинэ байдлын 24 цагийн турш чийгшүүлэгч боловраа торгомсог арьс. Байнгын эхрээлэл. Тэр энэ байна. Энэ миний хүү. Тэр хааны дүрд үнэхээр гарамга тоглож байгаа биз? Гэхдээ илүү гарамга нь миний хонгорхон сахиусан тэнгэрэл байна да. Харин чиний хүүхэд юу болсон юм бэ? Тэр чулуу болсон. Шинэ виза Pfizer гайхамшигтай цав цагаан тунгалаг талцыг хувцсан чингэн өгч гэлэлдсэн цагаан болгоно. Улсын драмын Эрдмийн театр хайрын жүжигийн өдрүүдэд зарлалаа. 4-р сарын 7, 10-нд хайрын домог, 11, 13-нд бич гэсэн жаргамаар байна. 14, 19-нд шүн хамталсан нулимс. 20, 21-нд хайрын виз, 27, 28-нд хар санаа хайр сэтгэл зэрэг жүжигүүдийг тоглох болно. Халуун хайр дурлал зөвхөн хаврын үлрэлтэл дэлбэлтгийм. Хосуудын уулзах газар Улсын драмын Эрдмийн театр. Бид амьдралдаа өдөр тутам жирийн ус хэргэлдэг. Харин хүний бие организм гадаад орчны таагүй нөлөөнөөс хүчлэг тал руугаа хэвэж байдаг. Энэхүү хүчлэг орчин эрүүл эдийн нөхөн төлжилтийг бууруулж бие организмыг өвчлөх үндэс болдог байна. Очир эрдний усан шүлтлэг байгааг та бүхэн харж байна. Энд зөв бүтэцтэй амьд шүлтлэг усыг хэрэглэх нь таны эрүүл оршихын үндэс болно. Олон улсад бүлээн зөвшөөрөгдсөн очир эрдний амьд ус. All Masters Fitness Club таны хүрж байна. Өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж тоглох орчинд мэрэгжлийн чадвартай багш нарын удирдлагын дор таны сонирхсан чиглэлийн дагуу дасгал сургалтыг хийлгэж таныг төгс бие бэлдэртэй болоход тусална. All Masters Fitness Club. Дуучин Мишелийн би хിവэрэ цомог худалдаанд гарлаа. Соёл урлагийн цаг 10 жил. Монголын ардын болон сонгодог урлаг, мэрэгжлийн урлагийн байгууллагуудын бүх цаг үеийн шилээвэр бүтээлүүд нэгэн үдэш нэг тайзнаа. Төмний хайртай дуучид, бүжигчид, хөгжимчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолт. Соёлын төв өргөнд 2013 оны 4-р сарын 21-ний Нямгарагт 16 цагт ерөнхий ивент тэтгэгч MTS Agro компани, ивент тэтгэгч Nunhyop Group, Хамбаг, соёл урлагийг дэмжигч Төгөлдөр сан. Бахархам соёл урлагаа бишрэн шүтгч эрхэм үзэгч авахай таныг хүндэтгэн урьж байна. Mongolia Music Production соёл урлагийн цаг нэвтрүүлгийн 10 жилийн Үзэгчдээ мэдээллийнхаа болон хүргэлээ Vox Pops болон маань одоо эхэлж байна. Өнгөрсөн дугаарт бид гэр бүл төлөвлөлтийн талаар залуус ямар бодолтой явдгийг хуваалцсан бол өнөөдрийн дугаарт нийгмийн нэгэн чимээгүй тахал гэж хэлж болох PC тоглоомын донтолтын талаар залуус ямар бодолтой байгааг та бүхэндээ одоо танилцуулъя. Одоогоос хэдэн жилийн өмнө манай улсад PC тоглоомонд донтож шар хадны эмнэлгийг зорих болсон хүүхдүүдийн тоо эрс өсч байсан билээ. Донтох өвчин хүнийг нийгмээс тасалж хүн бус адгуус болгож дөнгөдөг. Олон төрлийн донтох өвчин байдгаас компьютер тоглоомод донтсон хүүхдүүдийн тоо нэлээдгүй өргөн тархсан. За ер нь оюутан залуучууд одоо интернет, PC тоглоом ер нь SBM хэмжээнээс хэтэрхээр бол болохоо байдаг, сөрөг толон давмгaalдаг. Оюутан залуучуудын хувьд интернет, PC тоглоомыг хэтрүүлж тэр өөрийнхөө мэдрэл оюунд нөлөөлөх хэмжээнд тоглож байгаа нь үнэн. Миний хувьд одоо түрүү жил оюутан байхдаа дадлагыг хийгээд дунд сургууль дээр хичээл зааж хат. Бүр одоо тэр интернет, PC-нд донтцсон хичээлээ ойлгохгүй ерөөсөө. Хичээл дээр юу ярина? Найз нөхдөйгөө интернет ярина, PC ярина, тэнд хонсон. Одоо бүр тэр үтгий ихтэй сургуулийн оюутнууд өрт интернет, PC-ний газар хондог, хоног төөрүүлдэг. Иймэрхүү тохиолдол бас энэ байна. Энэ бас залуучуудын хувьд бас анхаармаар эмзэхмээр ийм зүйл гэж миний хувьд бодож явдгийг. Хамгийн том цөрөг үр дагавар юу гэхээр одоо нийгмийн хүч олох нэг сэхэтнүүд чинь тоглоомын донтаалга болчоор утгаа алж штэ. Одоо тэгээд талбарт одоо Монголд зайлшгүй чухал зүйл болоод юу гэхээр чадвартай боловсон хүчин байгаа байхгүй. Бүх талбарт штэ. Одоо уул уурхайч байдаг юм уу, инженерч байдаг юм уу, бусад Монгол судалж байдаг юм уу тий. Тэгэхээр одоо яг монголчуудын хувьд энэ нэг харал юм л та. Тэгээд хитрхи PC тоглоомч гэдэг одоо тэр Facebook олон нийтийн сайт цахим юунууд
Бид нар бол хэрэглэн тэнцэн зарим хүмүүс ч одоо Facebook-д амьдардаг болчиход байна шүү дээ. Тэр байдал бол үнэхээр бас тулгамцсан асуудал болж байгаа. Ер нь бол донтдгүй байхаа тэр чөлөө цагаар л тоглодог байх гэж бодсон шүү дээ. Донтох үзэлнэх ажиллагдахгүй бас зүгээр нэг хайн цаг нэг зөөхөө талаар л чөлөө цагаараа бүүнэр болж тоглодог. Өөрөө тоглодог. Хаяа сонирхтой. Оюутан залуучуудаас илүү нөгөө 10 жилийн хүүхдүүд л хоорондоо бооцоод тэгээ Dota мото амар тоглож шүү дээ. Зарим PC-ний газар чи шууд дотроосоо түгжээл тэгээ нөгөө хүүхдүүдэд хоноол тэр хүүхдүүд нь дотроо яаж ч бие цаастын одоо тэр мэрийг яашидийн өста бүүм тэр тал дээр бол үнэхээр асуудалтай байх гэж бодсон шүү дээ. Миний бодлоор залуучууд гэхээс илүү хүүхдүүд илүү их тонттой юм болоо гэж үзсэн. Би багшийн сургууль сурдаг байхгүй юу? Тэгээ саяхан дадлахт гарсан. Тэгээ дадлахт хараад хүүхдүүд ингээд ажиллаад хад PC хайгуух тоглодог. Тэрнээсээ олж хичээлээсээ хоцрогдох явдал бас гардаг. Хуйлал мэдгүй би сайн тоглодгүй болохоор сайн мэдгүй байна. Нэг тоглолчингуу тэгэл сонирхол найзууд нэгэл тоглоод идэв шиг лээ. Нэг жоохон сонин зантай болох ч юм уу тэгэл ингээл жоохон тэр хүүхдүүд тэрийг л дөөрөгаа жоохон муу үлгэр дүрэл үзүүлсэн шүү дээ мэдээж. Round 1 fight. PC тоглоомын газруудын талаар яриаггүй бичээгүй сониройдоо гэж баг байхгүй бизээ. Нийслэлийн үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газруудын дийлэх нь дунд сургуулиудыг бараадан байрладаг. Зөвхөн нэг сургуулийн ойр орчимд гэхэд доор хаяж 2 тоглоомын газар бий. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүүхэд гэхээсээ илүүтэй насанд хүрэгчид ихээр тоглох болсон нь ажиглагддаг. Бусад хөгжилтэй орнууд ямар нэгэн террорист үйл ажиллагааг сурталчилсан, буруу үрдгэр дөөрөөлөлд үзүүлсэн тоглоом тоглуулахыг хатуу эргэлдэг. Гэтэл манад эсэргээрээ ямар ч хараа хяналт алга. Гаднаас нь харахад ихэд цэмцгэр интернет кафе гэх утагшаа яваад орвол алаан хядан хараал чихт эсдэг нь нууц биш. Захын интернет рүү ороход л ихэвчлэн хүүхдүүд болон оюутнууд хууль зүйн дотоод хэргийн яамнаас PC тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргасан боловч энэ ажил өнөө хүртэл дөрвтэй үр дүнд хүрээгүй л байна. Уг нь нийслэлд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй PC захин тоглоомын газруудын цагийн хуваарийн мөрдөл үйл ажиллагаанд хяналт тавих, тоглоомонд донцсон насанд хүрээгүй хүмүүсийг хяналтанд авах илэрсэн зөрчлийг газар дээр нарилгаж байвал ирээдүй болсон хүүхэд залуучуудаа зөв боловсон хүмүүжүүлэхэд нь түлхэж болох байх. Бат бум овогтой Тэмүүлэн нас 25 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2005 онд Гёте бүрэн дунд сургууль, 2010 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл соёлын сургуулийн ардын урлаг судлаач багш мэргэжлэр төгссөн. Хоол хийх дуртай, хэлэх дуртай үг, чамд юу ч байхгүй мэд хоосон санагдах үед чамд амьдрал байгаа гэдгийг сана. Харин амьдралд бүх юм бий. Хүсэл мөрөөдөл, хүсэх хэмжээ хүртлээр мөрөөдөж чадна. Харин тэр мөрөөдөл хүртлээр цуцчгүй зүтгэж чадна. Надад маш их мөрөөдөл зорилгууд бий. Эхнээс нь одоо билүүсээр явна. Онцлог залуу булан маань эхэлж байна. Тэгээд онцлог залуу булангийн маань дугаарт нийгмийн салбар бүрт ажиллаж байгаа. За тэгээд тэр ажил мэргэжилтэд бас амжилт гаргаж байгаа залуучууд маань оролцдог. Өнөөдрийн маань болонд Facebook-ийн цахим хуудас болох одоо Sweet Kitchen гэдэг группэд өөрийнхөө бүтээлүүдийг тавиад тэгээд олон залуучуудын сэтгэгдлийг сонсоод байгаа нэгэн бас авьяаслаг бүсгүй маань оролцож байна. Тэгэхээр өнөөдрийнхөө оролцогчдоо бүгдээрээ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та нар ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Facebook-ыг ингээл анх таныг бол Facebook-ээс бид олж харж байгаа шүү дээ. Тэгэхээр олон сонирхолтой бүтээлүүдийг гаргасан байсан. Тэгэхээр өнөөдрийн маань бидний онцлсон сэдв бол таны гой гой бүтээлүүдийг үзээд бас ирсэн байгаа. Тэгэхээр бас өөрийнхөө талаар телевиз үзэж байгаа үзэгчтэй танилцуулаач. За намайг Тэмүүлэн гэдэг. Одоо 24 настай. За мөсийн урлаг судлалын ангийг төгссөн. Тэгээд төгсчөөд нөө хүүхдтэй олцоод гэртээ хийх юмгүй байж захта торт морт ингээд хоол унд хийгээд тэгээд яг би анх Моми Централ гэдэг группт байсан л да нөө ээж болчоод тийшээ орсон. Тэгэл тэнд ороод айгүй олон хүүхнүүдтэй санаа бодлоо хуваалцал. Дөнгөж ээж болсон надтай адилхан ингээд хүмүүс байгаа юм чинь. Тэгэл одоо мэдгүй чадахгүй юм а бүгдийг нь хуваалцдаг гэсэн. Тэгэл нөгөө хоолоо би нэг торт игээл жорын оруулаад тавьсан чи тэр нэг амар олон тестагаалсан зурагтай. Тэнгөт нөгөө нэг ээжүүдийн ингээд хүүхдийнхаа ярьж байгаа сэдв дунд миний ингээд хоолнууд орж ирээд тэгээд ер нь тэгэл би тустай гараа гэж бодвол Sweet Kitchen гэдэг тустай групп байгуулад тэгээд тэнцэнэ өөрөө жоруудыг оруулаад хүмүүс ч гэсэндээ дөрөө ажаас оруулаад тэгэл тэрнээс хойш ингэж өргөцсөөр байгаад одоо 24,000 гаруй гишүүнтэй болсон.
Тэгээд бүгдээрээ яг нэг зорилгын дор нэгдсэн хоолыг сонирхолтой одоо тийм хүмүүсийн цугладаг групп. Тэгэхээр зөндөө олон одоо бүтээлүүдэд охид бүсгүйчүүд маань залуучууд маань тавьсан байдаг шүү дээ. Би өнөөдөр ийм хоол хийлээ, ийм шин санаа гаргалаа гэж айгүйх тавьсан байдаг. Тэгэхээр яг клубын маань, группын маань залуучууд юу н уулздаг болов уу? Тэгээд мэдээлэл солилцох ч гэдэм үү? Бас тэгээд телевиз үзэж байгаа эмэгтэйчүүд маань нэгдэхийг хүсэх юм бол бас яаж нэгдэж уулзалт группт ч нэгдэх вэ? Групп нэгдэхэд бол join гэл хүсэлт явуулаад нэгтчин. Уулзалт бол яг анхны уулзалтаа бид нар хийж тэрнээс хойш яг нэгдсэн тийм уулзалт хийгээг байгаа. Гэтэ эхний уулзалтан дээр 105 одоо хүн гишүүд маань ирсэн. Тэгээ бүгдээрээ өөрсдийнхөө нөгөө яг нөгөө зургийн тавьдаг зүйлүүдээ өөрсдөө яг хийж авчираад тэгээ хоорондоо солилцоод идээд амсаад тэгээ тэрийнхээ нөгөө журын нас хоорондоо ярьж өгөөл тиймэрхүү уулзалт бас тэр бас аюу гоё ясан. Тэгээл дотроо хөгжөөн тоглоом хийгээл нэг өдрийг бол аюу гоё өнгөрөөсөн. Тэрнээс хойш бол Cooking Battle гээд тэмцээн зохиосон. Тэр нь болохоор манай группийн хүмүүс хоорондоо 2 хүнийг бүрэлдэхүүнтэй баг болоод тэгээ дунд нь нэг сэдв өгдөг. Тэр сэдв нь болохоор тэр тухайн үедээ помидор гэсэн сэдв өгчээсэн. Тэгээд тэр помидор оролцсон. Одоо 5 сет хоол хийж байгаа. Тэгээд 5 сет хоолнд нь бүгдээрэнд нь помидор орсон байх шаардлагатай. Десерт нь хүртэл помидортой. Тийм тэгээд энийг 2 цагийн хугацаанд хийгээд тэгээ яг нэг хэдийн шүүгчтэйсэн. Тэр бол яг тэр тухайд группийнхаа хүрээнд л яваад өнгөрцөн. Хэрвээ олон нийтэд ингээ хүрдэг бол тэр маш гоё тэмцээн аюу их юм сурч авдаг, аюу их олон найзтай болдог. Тэгээ бас тоогооч нартай танилцах боломжтой байдаг. Зөв хоолтын талаар ямар бодолтой явдаг вэ? Тэгээд ер нь бол жингээ барих гэж хэдэм үү хоолтын талаар тэр үед нөгөө зөв хоолтын талаар мэдээлэлтэй болд юм шиг санагддаг. Одоо охид бүсгүйчүүд гэлтгүү залуучууд бид нар зөв хоолтын талаар ямар бодолтой явах хэрэгтэй юм бол та бас олон хүмүүсүүдэд сэтгэл саналаа солилцчихсан байх. Энэ талаар бас хаалцаач. За энэ хоёр дахь нөгөө Cooking Battle-ыг би төлөвлөж байхдаа юу гэж бодож ирсэн юм. Одоо гол тэр өгж байгаа сэдвээ хүний бие ташиг тустай тэр ногоог сонгоод за тэгээд хавдар судлалын үндэсний төвийн хоолны зөвлөгч бас биднэрт тусалцаж ирж зөвлөгөө өгье гэж ярьсан. Тэгээ хавдар судлалын үндэсний төвийн эмч бас ирнэ. Тэгээд тэрүүгээр юуг хэлэх гэсэн бэ гэхээр хавдартай хүмүүс одоо Монголд маш их байна. Гэхдээ тэд нар хамгийн эцсийн шат хүртлээ ямар ч имчилгээгүй явж байгаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би аюу олон эмнэлэг дээгүүр би ингээд ээжтэйгээ хамт явсан. Тэгээд тэр үед бол өвдөлт мэдрэгдсэн одоо цус алдалттай гэдэг нь хамгийн эцсийнх нь байхгүй юу. Тэгэхээр яг тийм үедээ аюу олон хүмүүс ирж амнасаа алдаж байгаа байхгүй юу. Тэр эмнэлэг дээр одоо тэр хөнгөвчлөх тасаг гэдэг нь тухайн хүн очоод зүгээр эцсийн мөч хүртлээ байгаад тэр хүн өнгөрсний дараа ор гарна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр Монголд одоо эмнэлгийг одоо олон болгын энэ төр гэхээсээ илүү өвдөхгүй байх хамгийн чухал тийм ээ. Хавдраас урьдчилан сэргийлэх энэ бол хамгийн чухал. Тэгэхээр хүнсний ногоогоор дамжуулж зөв хоолтоос дамжуулж тийм ээ хүмүүс эрүүл байх боломжтой, хавдраас сэргийлэх боломжтой. Хүрэн манжин өглөө болгон одоо шүсийг нь уугаад байвал хүрэн манжин тэр хүрэн улаан өнгийн юм зүйл чинь нөгөө хүний хорт хавдраас сэргийлдэг. За тэгээ артишок гэдэг дургамал бол 5 цулын бүх хэрэгтэнд сайн. Одоо тэр артишокыг бол хүн төрлөختөнд илгээсэн бурхны бэлэг гэж үг нь одоо тийм домог байдгийг. Тэгээд одоо тэрийг л би хүмүүст хүргэх гэж одоо миний нэг одоо хүргэж чадах нэг хэсэг бол тэр Cooking Battle гэх тэмцээний зохион байгуулад тийм ээ. Тэгээд тэнд одоо тэр хоол одоо энэ өвчтөе хүмүүс чинь шууд нөө хоолны дэглэмд ороход бас аяг хүнд идэг. Одоо зүгээр нөгөө нэг өөрийнхөө сонирхлоор цагаан олтон болсон хүмүүс байж тээ. Тэдрээс ондоо. Яг гэвэл тэд нар энгийн хүн шиг ингээ зүгээр хоол идж жагаад өөрийнхөө тээ өвчний улмаас аргагүй ирэхэд нөгөө давсгүй хоол тээ. Эсвэл юм одоо тээ амт мутаал хоол идэн штэ. Угаасаа амтлагч байхгүй. Тэгэхээр тэднэрт одоо нөгөө хоолыг нь сонирхолтой болгох тээ. Өөр ямар одоо гоё хоолнуудыг хийж болох уу гэдгийг тэр Cooking Battle-аар уг нь үзүүлэх юм. Нөгөө 5 төрлийн сет хоолн дотор давсгүй хийн тийм ээ. Тэгээ тэр артишок ч юм уу эсвэл ямар нэгэн тэр одоо ашигтай ногоогоо яаж гоё одоо үзэмжтэй болох хүн харахаас эхлээл нөгөө аппетит хүрээл итгэхэр чинь бас ондоо шүү дээ тийм ээ.
Тэгэхээр одоо энэ хавдраас урьдчилан сэргийлэх талаар би одоо маш их тэмцмээр байгаа. Юу зөв хоолтын нэг хэлбэр бол яг цагаан хоол гэж нэрлэгддэг шүү дээ тий. Тэгэхээр цагаан хоолны яг давуу тал нь юу юм бол тэгээ бас яг цагаан хоол идэхгүйгээр хоолны дэглэмээ бариад эрүүл байхад бас залуучууд гэлтгүү бүх хүмүүс яг юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм бол. Өглөөний хоолыг л өглөөний цайн ундыг бол сайн уугаал орой бол баг шиг юм идэл тийм ээ. Орой ер нь махнаас татгалзаад. Гэтэ уг нь 100 хүмүүс чинь махнаас гарчвал уг нь зүгээр идэв шүү дээ. Өвөл бол мах идэхгүй бол болохгүй л дээ угаасаа цаг үеийн байдлаас хамаарал 100 болвол одоо хөнгөн шинхэн байхын тулд махыг бас жоохон хориод ч юм уу те багасгаад тэгээд үзүүл уг нь зүгээр. За бас үзэгчтэй зориулж манай Тэмүүлэн маань торт хийж их байгаа. Тэгэхээр яг одоо ямар торт хийж бас үзүүлэх гэж байна вэ? За одоо үзэгчтэй зориулаад цэцгэн баглаа гэсэн торт хийх гэж байна. Энэ бас сонирхолтой. Тэгээ бас хүнд айгу гоё бэлэг болж чаддаг. Аха. Тэгэхээр бас нэг бөмбөлөг барьсан байна л да. Энэ хөөсөнцөр бөмбөлөг байгаа. Энийг бол бэлтгэхэд бас жоохон асуудалтай. Нүү хөөсөнцрийн хөрөө мөрөө ингээл үрүүлмгүүлээр үрээл. Тэгээ эний чинь бас нэг зузаантай хөөсөнцрийг авахгүй бол нэмгийн хөөсөнцрийн бөөрөнхий болж чадахгүй. Тэгээ зузаантай хөөсөнцрийг бол заавал үйлдвэрээс нь очиж аавна. Тийм хөөсөнцрийн үйлдвэрээс очиж аваа. Тэгээд энийг тийм тусгай хөөсөнцрийн юугаар нь зүсээд ингээд тэгэл өөрөө ер нь хөөсөнцрий болно гэсэн үгтэй. Тэгэхээр өмнө нь бэлтгэсэн бас энэ нөгөө жижигхэн кекүүд харагч. Энийг өмнө бэлтгээд хийчихв те ер нь бол бэлтээд хийсэн. Энэ бол жор нь бол аюугаа амархан. 200 г гурил, 5 ширхэг өндөг, 200 г мэлсэнчгэр, 200 г маасал. Тэгээд хөөлгөгч ванилийн сахар хийгээл 60 г тос, 60 г сүв. Өөр одоо ямар одоо юу сүн крем маань бэлэн болно. Өөр юу шаардлагатай. Тэгээд өөр энэ цэцгийн сав энэ суур энэ нь бол хөөсөнцрийн 3-1-ийн доошогоо ингээд орж иж энэ бат бөх байна. Тэгээд ийм ногоон өнгийн салфетик энэгээр бол хажуугаар нь завсраар энэ нөгөө баглааныхаа навчийг хийн. За тэгээд чигчлэр хамгийн гол нь хэрэгтэй энэ капкейкнүүдээ энэ дээр ингээд чигчлүүрээр тогтооно. За тэгээд бас ийм кремний нэг удаагийн уут ч юм уу эсвэл хэрэгэлдэг уутаа ашиглаж болно. Тэгээд тортын хушуу авах хэрэгтэй. Энэ бол ийм арзгар хушуу байгаа. Энэ бол энэ сарнаа ихэд хэрэглэгддэг хушуу байгаа. Ийм зүйлүүд хаад тэгэл болчихно. За амжилт хүсье. За баярлалаа. Олон төрлийнхөө бэстэй цэцгийн хэлбэртэй заамун дөрүүдийн сарнаа яг лавандрынхаа өнгөтэй лавандр байсан. Тэгээ энэ яг би зүгээр сонирхоод энэ ягаан өнгөр хийгээд үзчихлээ. Тэгээд өөр өнгө зөндөө олон өнгө алаглуулж хийж болно. Энийгээ бас сагсан дотор хийгээд ингээ бариадч явж болно тий. За баярлалаа. Тэгэхээр хэсгэн зурч гисэн битээр яриа маш халуухан байлаа. Тэгээд хоёулаа үргэлжлүүлээд бас яриагаа үргэлжлүүлээ. Өдөр тутмын хэрэглээнд юуг төлөх үедүүл бас эрүүл байхад нөлөөлд юм бол одоо жишээлбэл залуучуудын чихээс хараад байхад өглөө ажилдаа ирж араа явцдаг. Тэгээд хоол идэггүй гарчдаг тий. Тэгээ өдөр хоол идснийхаа дараагаар оройн цагаар сунгаж ажилладаг болвол тэгээ оройд ихэвчлэн хоол идэхтэй тэрнээс нь болоод ходоод гидсэн өвдөгч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө нэг яах аргагүй оройн цагаар ажиллах юм бол хоол идэх хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ энэ нөхцөл зөв хоол идэх гэдэг юм уу. Махгүйгээр одоо яг ямар хоол идвэл зүгээр байд юм болоос.
Яг хоол гэхээс илүү өглөөдөө мөглөөдөө нөгөө нэг ажил ихтэй болвол оройдоо нөгөө нэг ачиртай талхаа бэлдээ тавьчвал зүгээр тэг кимбаб ч юм уу тиймэрхүү хөнгөн төрлийн юм нэдэг хийгээ бэлтжүүл өглөө гэс ажилдаа ч юм хичээлдээ гарахтаа гэс нөгөөдөө аваад идчихдэг. Ямар ч гэсэн нөгөө нэг өлөн байж болохгүй л гэдгийг тэрийг л анхаарах хэрэгтэй. Тэгээ өсөж байгаа л хоол идэх чинь тэгэл бас болохоор болно. Тэгээ бас нөгөө хонсон хоол гэдэг дээр бас одоо нөгөө хадгалтаас нас хамаарна л да. Тийм ээ. Одоо боошиг жишээлбэл хийчээд тас хөлдөөгөөд дараа нь ингээд тэрийг аривжуулаад юм эсвэл тэрийг халаад итгэхэд болдго л доо. Яг хөө тэр тиймэрхүү одоо орсууд ч юм уу те бурайдууд тэгж айгүй хийддэг. Яг жинхэнэ Монгол лавшаа хийчээд тэрийг тасалгааны температурт хонуулчаад тэг өглөө нь халаад итгэхээр халаасан лавшаа айгүй гоё амттай байдаг гэж ярьдаг штэ. Тэр нь нэг үрдсэн бактерийн амт гэж би нэг юм дээрээс уншижсэн байхгүй юу. Тэгэхээр тэр хонсон хоол одоо бас тэр айгүй хөөх тостой одоо бид нар хорхог боодог бидний идж байгаа юмнууд айгүй их тийм хүнд хоолнууд байдаг штэ. Тэгээ тэр хүнд хоолыг маш ихээр иддэг. Тэгээд хүүтэн уух юм дээрээс нь уудаг. Тэгэл эн чинь ер нь яваал бид нар одоо 20 гарцсан тий 30 40 гараал ирэнгүүт илгэнд нэг юм эсвэл цөснө өтгөрөлттэй ч гэдэг юм уу монголчууд аягүй их тэгдэж шүү дээ. Тэгэхээр идэж ууж байгаа энэ хоол хүнснээс нь аягүй болдог хаа аягүй тостой өөх тостой их юм хэрэгэлдэг. Мэргэжлээс илүү мэргэжсэн зүйлүүд хүмүүст аягүй байх хэрэгтэй энэ аягүй чухал гэдээ ярьж байна. Тэгэхээр сая бүжгээр хичээлдэг гэж хэлжсэн одоо бүжгийн урлаг манад бол нэлээд хөгжөөд байгаа залуучууд маань энэ талаар бас таны бодол юу байдаг вэ? Бүжиг бол одоо бүжийг хөгжүүлж явж байгаа манай найз нар байна. Тэдрийг бас дурдах хэрэгтэй. Бид нар одоо хэдэн жилийн өмнө нэмдээ 17 18 тагаас эхлээл бид нар найзалж исэн. Тэгэл дурдах юм бол Эдгар, Уянга, Эни, Заяа, Сүхэ тэ мөнгөө гэл ингээл ярих юм бол зөндөө найзууд байна. Тэгээ тэд нар маань анх бид нар би нэг заалтай бүжгийн заалтай байсан. Тэгээ тэн дээрээс эхлээл ер нь нөгөө нэг оршин тогтнох газар нь байгаа болохоор тэнцээ баг болно, хамтлаг болно тий. Өшөө шин хамтлагууд ингээл төрнө, тэнцээний бэлтгэлээ хийн, тэндээсээ тэнцээндээ орно гэл. Тэр чинь хамгийн гол юм нь бол тэр оршин тогтнох заал залуучуудад юу нэг хэрэгтэй. Тэр нь бүрдсэн байсан учраас тэндээс бол айгүй хөгжиж чадсан. Тэгэл одоо бол бүр мэрэгшээд явж байгаа найзууд маань бас айгүй амжилттай явж байна. Тийм одоо өөртөө гэсэн заалтай болол өөр зөндөө олон сургалтууд явуулаад өсвөр насны хүүхдүүдийг одоо сонирхолтой юмд хөтлөөд те тэд нар нь бас сураад цаашдаа өөртөө багшлаад ч юм уу те аягүй их боломжуудыг нээж байгаа. Одоо салбар бүрт өөрийнхөө хүсэл зорилгоороо яг ингээд нэгтсэн байгаа залуучууд маань зөндөө байдаг. Тэр залуучуудыг маань дэмжих тийм бодлогоч гэдэг юм уу дэмжсэн үйлдэлүүд айгүй хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр таны тухайд ер нь бас залуучуудын талаар ямар бодолтой явдгүү? Манай залуучуудын хамгийн юу гэдгийг гоё зүйл, гоё зан чанарууд бас юу байна? Бас мөн өөр улс орны залуучууд ба мөн одоо дараа үеийнхаа залуучуудад сургамж болох зүйлүүд юу гэж боддог вэ? Одоо манай залуучуудыг залхуу хойрог гэж хэлдэг те. Гэтэ миний хүрээнд байгаа ч юм уу миний ажилласнаар бол надад тгийж санагддгүй одоогийн залуучууд бас тухай салбартаа өөрийнхөө одоо хүссэн зорьсон салбартаа дандаа малаалагч нь байгаад одоо цойлж гарч ирж байгаанууд нь яг 80-аад 90-ад оны залуучууд байгаа. Тэгээд яг хөө ингээл бид нар тийм юм байхгүй байх, ийм юм байхгүй байх гэж шалтгаал суухын оронд зүгээр л хөдлөөл одоо хөдөлмөрлөх орчин зай бол бид нар зөндөө байгаа шүү дээ. Ер нь бол нийгмийн одоо боловсролыг олох хамгийн чухал зүйл бол мэдээж ном байдаг. Ном хэрэг уншдаг вэ? За тэгээ мөн хамгийн сүүлд уншсан ном болон хамгийн их сэтгэл үлдээсэн номныхаа сэтгэлийг бас хаалцаач. Тэгээ би Аристотелийн Зан авир гэж номыг одоо хамгийн сүүлд уншсан. Тэр яг зүгээр оюутан байхдаа би нөгөө хичээлдээ ашигладаг гэсэн. Тэгээ сүүлд тэрийг гаргаж уншсан. Тэр яг нөгөө хүмүүсийн зан төрхийг ингэж олон талаас нь харуулсан. Одоо эдэр настай одоо залуунаас эдэр нас өтөл нас гэсэн одоо насны нөгөө нэг шинжүүдийг ингэж онцлогуудыг тайлбарлсан. Одоо жишээлбэл залуу хүн гэхээр маш их ихтгэл найдвартай байдаг. Ирээдүйд юу болох, юу тохиолдох, өөрт нь ямар гай зовлон ирэх гэдэг юм уу те юу ч мэдэхгүй айгүй юм нөгөө нэг сэтгэл айгүй хөөрдөг тийм зоригтой тийм байдаг. Эдэр нас гэсэн чинь эдэр насны хүнийг бол
бас жоохон нухчин ингээд амьдрал бол жоохон нухалцсан. Зах цухаас нь жоохон мэдэрсэн. Тийм болохоор бас жоохон хаширлах гал. Гэтэ бас ихтгэл найдвар нь байдаг. Гэтэ одоо олон талаас нь юмыг хардаг болсон. Тэгдэг тийм онцлогтой юм л. Үтэлнээс гэсэн чинь амьдрал түүнийг зүгээр зарим нь цөхрүүлсэн. Эсвэл тэр ингээд амьдралд гомдсон гэдэг одоо маш их зүйлийг мэдэрсэн, итгэлгүй болсон. Цаашид найдвар гэсэн юм байхгүй болсон. Тийм байдаг юм байлээ. Тэгэхээр одоо би яг энийг уншаад манай ээжийн одоо өвчтөй байгаа нь би одоо тэр ээжтэй туслахын үүднээс энийг би хэлсэн байхгүй юу. Залуу хүн ийм чанартай гэдэг юм байна. Тэгээд одоо ээжийн ярьж байгаагаар бол одоо за ингээл найдваргүй штэ гэж одоо тиймэрхүү юм ярьдаг л да. Тэгэхээр би танд итгэл найдвар өгөө. Та зүгээр миний югаар хоёлын ингээд итгэлтэй байя. Миний ирч хүчээр ингэж явъя гэж би ингэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр ном бол надад аягүй таалагдсан. Тэгээд одоо бэлдүүлчлах уу одоо юу гэдэг юм бэ хүмүүсийн зан ийм чанаруудыг аягүй ингээд гоёор ингээд үзэлцсэн. Тийм ном байна. Та бас хүн бүхэл өөрийгөө одоо эргээд боддог штэ тийм. Миний хувьд нэг ийм зан чанар маань надад аягүй хэрэгтэй зан чанар шүү гэж боддог штэ. Таны тухайд өөрийнхөө зан чанар дотроос энэ миний зан чанар үнэхээр хэрэгтэй шүү гэж боддог бас тэр зан. Ер нь ингээд эерэг тал руу бас хүмүүсийг чиглүүлж чаддаг байх гэж боддتي. Олон хүнтэй бас ингээд эерэг талаас нь юм уу эсвэл хөвгөлтэй зан чанараараа татаж чаддаг баха. Ер нь хөвгөлтэй зан чанартай. Facebook хэрэг цагийг өнгөрөөж. За Facebook бол одоо ерөөсөө миний амьдралын одоо яг нэг хэсэг болсон байгаа. Тэгээ бараг бүхэл одоо ажил юм уу тэгээ бүхэл юм маань Facebook-ээр явж байгаа. Одоо тэгэл торц захиалыг хийхээр одоо Facebook-ээр захиалж болж байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас бидэнтэй хүсэл мөрөөдөл хаваалцаа. Тэгээд мөн телевиз үзэж залуучуудтай бас сэтгэлийн урам зориг өгөөд бас уриалгах эхлээд нэвтрүүлгээ ойлоо төгсгийх. За залуучууд маань одоо өөрсдийн гэсэн хүссэн зүйлээ хамгийн нэгдүгээрт олоод тэрэндээ итгэлтэйгээр одоо байнга тэрийгээ хүсэж мөрөөдөж өөрийнхөө бүх хүсэл мөрөөдлийг өдөр болгон өөртөө шивнэж одоо би одоо тэгж ингэж гэх те дараалсан тэр бодлуудаа ингээд бүр нүдэндээ төсөөлөөд ингэж явах юм бол одоо амжилтандаа хурдан хүрнэ хүссэн зүйлдээ бас маш хурдан хүрнэ. Тэгээ өөрийнхөө оюун бодлыг эерэг байлгаад маш хүчтэй эрчтэй залхууралгүй юм хийдэг байгаасаа л гэж хүсэж байна. Соёл урлагийн цаг 10 жил. Монголын ардын болон сонгодог урлаг, мэрэгжлийн урлагийн байгууллагуудын бүх цаг үеийн шилээвэр бүтээлүүд нэгэн үдэш нэг тайзнаа. Төмний хайртай дуучид, бүжигчид, хөгжимчдийн нэгдсэн хүндэтгэлийн тоглолт. Соёлын төв өргөнд 2013 оны 4-р сарын 21-ний Нямгарагт 16 цагт ерөнхий ивент төгч MTS Agro компани, ивент тэтгэгч Nunhyop Group, Хаамбанк, соёл урлагийг дэмжигч Төгөлдөр сан. Бахархам соёл урлагаа бишрэн шүтгч эрхэм үзэгч авахай таныг хүндэтгэн урьж байна. Mongolia Music Production соёл урлагийн цаг нэвтрүүлгийн 10 жилийн нэвтрүүлэгт хамт байд залуусын ертөнцөөр хамтайсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар олон шинэ мэдээлэлээр иргэ уулзъя. Энэд насандаа их хийж бүтээгээрэй залуусаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.